Hi guys, I байна. За өнөөдөр имжлэгээрээ хоронгуунж гэх манхаг ирж өгнө. За энийг ягаад асуулт хариулт явагдуулаагүй вэ гэхээр энэ манхаг оруулах хэрэгтэй байсан. Тэгээ нөгөө хоёр манханыхаа парт 2-ыг дараа нь оруулнаа. Тийм болохоор удаан хэлэх хэрэггүй. Тэгээ цагаан сарын дараа оруулах зурагтай. За тэгээд комент бичиж болохгүй байгаа гэдгийг ойлгохоорой. Тийм болохоор яаж ч утсан комментоо миний тавьсан нийтлүүдийн тоор комментоо бичвэл талархах шүү. За одоо манханд орцгоё. За нэгэн улаан үстэй 300 жил амьдарсан агуу шулмын танилцуулгаар ихнэ. Энэ бол манай манханы гол дүрийн өмнөх төрхөн байгаа шүү. За 300 жил амьдарсан агуу шулам. Тэр бол их газрын ганцхан шулам. Тэгэхдээ тэр шар үстүүдээс болж аимшигтай хүмүүстэд дургүй. Тиймээс тэр шар үстэнд ер нь бол алж байсан. Тэгээд нэг өдөр нэг шар үстэй залуу ирж ирээд авраач гуйч байна гэх үгийг хэлээд түүнтэй таарсан. Яг тэр өдрөөс эхэлж манай хүн тэр хүнд уралсан байлээ. Манай хүн дурлцаад түүнд туслаад үзэнд гүрэллөө нь очихт нь өөрийг нь хаан бишрэнд суулгаж энэ улсынх нь төлөө үнэхээр их хичээсэн ч гэсэн түүнийгийн дараа нь хэрэггүй болсон хэмээн шар үст дуул шууд алцсан. Энийг шар үстгээ явна. Шар үст түүнийг алаад чи бол хэрэггүй юмтан гээд өөрийг нь алцдаг. Манай хүн тэр үедээ сүнсээ гаргаж амьд үлдээд энэ сүнсээ нэг хүний биед оруулахдаа нэг юм жоохон охины биед орсон байгаа. Энэ бол эзэнт гүрний хааны 12 дугаар гүнж болж дахин мэндэлсэн гэсэн үг. Үйлчлэгч нь тэр яагаад болохгүй байгаа юм бол тэр одоо хүч байгаа бахта эмчдээр авчих хэрэгтэй гэд манай хүн сони юм бэ гэж бодонгуудаа яаж хийгээд уйлах гэж уйладаг. Манд нөгөө үйлчлэгч нь ашгүй дээ зүгээр байна ашгүй дээ гэд их баярлдаг. Тэгээд манай хүн өдөр ер нь бол иймэрхүү зүйл дургу. Үйлчлэгч нь манай хүнж үнэхэр хөрх юм аа заавал амьд үлдээд гараасай битгий үхэрээ гэж хэлдэг. Манай хүн юу яриад байгаа юм болоо яагаад би өхнө гэж боддог. Тэгэхээр энэ бол юу болоод байгааг нь хээр их гайхдаг. Манай хүн яагаад ингэж байгаа юм болоо? Яагаад тэр зүйлийг надаас урвсан бол за энийг шар үстгээ явчих. За тэгээ нэг болсон бас хаан. За тэгээд манай хүн би тэр өдөр тэрнтэй зөвшөөрөөгүй